Well, when I was a kid, I had three professions in mind. One was science, about which I didn't know much. One was architecture, and one was poetry. I still don't know. J. Robert Oppenheimer бага насныхаа мөрөөдлөө биелүүлж чадсан. Тэр шинжлэх ухаанч байсан. Хамгийн томчуудын нэг нь байсан. Бас архитектор байсан. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аимшигтай бүтээлийн архитектор нь. Мөн түүний бүтээсэн энэ мангас нэг утгаараа түүнийг яруу найрагч бас болгожээ. Julius Robert Oppenheimer дэлхийг өөрчилсөн эрхэм. Гэхдээ огт хүсээгүй байдлаараа өмнө нь төсөөлөөгүй нөхцлөөр. Тэгээд энэ өөрчлөлт түүнийг өөрийг нь бас өөрчилсөн юм. Хүмүүс ярихдаа ихэвчлэн түүний түүхийг атомын бөмбөгөөр л дуусгацдаг. Гэтэл түүнийг угтаа цөмийн зэвсгийг эсэргүүцэж хөдөлгөөнд тэргүүлэгч байсныг нь, эрх баригчид түүнийг хэрхэн ашигласныг нь, эх орноо гэсэн сэтгэлээр шүлгээ эхэлсэн ч хүн төрлөختнөөр шүлгээ дуусгах гэж зүтгэснийг нь, нэгэн цагт баатар мэт өргөмжилж байсан засаг төр нь эргээд түүнийг хэрхэн хөсөр хайсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин энэ дугаараар тэрхүү түүхийг сөхцгөөе. Түүний намтар бол шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн маргаантай сэдвүүдийн нэг. Түүнийг танин мэдэх нь бидэнд маш олон сургамж өгөх болно. Энэ бол түүний түүх. J. Robert Oppenheimer. Нөгөө нэрээрээ атомын бөмбөгийн эцэг. (1945 оны 7 сарын 16) Нью Мексикогоос зүүн урагш 56 км газарт түүхэндээ анх удаа цөмийн зэвсэг гэж зүйлийг туршиж үзжээ. Плутоны атомаар цэнгэлсэн бөмбөгийг дэлбэлсэн Trinity тест. Итгэмээргүй их хүч. Яг жинхэнэ утгаараа аимшигт мангас тэр өдөр мэндэлсэн юм. Харин энэ мангасын архитектор Оппенхаймер өөрийн бүтээсэн зүйлээ хараад шоконд оржээ. Эргэж хараад толгоогоо бүхийлгөөд цөл дундуур ганцаараа алхаж эхэлсэн байна. Ямар ихээр гимшин харуулсаж байсныг нь гадаалж болох байх. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Роберт Оппенхаймер угтаа энэ газарт энэ местэн дээр байхад тохирох хүн биш юм. Хэрв түүний карьер намтрыг нь харвал. 1904 онд чинэлэг нэгэн Германы еврей гэр бүл мэндэлжээ. Аав нь хувцас экспортын бизнес эрхэлдэг, ээж нь харин урлагийн хүн байж. Роберт ер нь багасаа л онцгой хүүхэд байсан гэдэг. Үеийнхнээсээ илүү том биетэй, илүү хурдан сэтгэдэг. 10 настайдаа шүлэг бичдэг байж. 12 настайдаа бүр эрдэс чулуулгын эрдэм шинжилгээний хурал дээр өөрийнхөө цуглуулсан чулуунуудын тухай илтгэл тавьж байжээ. Сонсон хүмүүс түүнийг ийм жаахан юм байж ямар овоо гарвэ хэмээн өхөөрдөж байсан гэдэг. Түүний бага наснд тохиолдсон бас нэг сонирхолтой түүхийг дурдъя. Ямар характертай нэгэн бэ гэдгийг нь танихад хэрэг болно. Нэг өдөр тэрээр дүүтэйгээ хөл бөмбөг тоглож байгаад санамсаргүй байдлаар тэр авь зогсож байсан хүүхдийн тэргийг бөмбөгөөр онцгочлээ. Ээж эмэгтэй нэхэд уурлаж чамайг цагдаад хэлнэ хэмээн бяцхан Робертыг айлгаж орхисон байна. Харин Роберт энэ үед ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ гэдэг нь сонин. Тэрээр хэрв энэ эмэгтэй цагдаад өгвөл шүүхэд дуудагдана. Хэрв шүүхэд дуудагдвал өөрийгөө хамгаалах тайлбар хийх хэрэгтэй гэж бодоод ямар зайнаас ямар чинтэй бөмбөгийг хэр хүчтэй өшгөлсөн гих зэргийг тооцоолоод тэрэг дотор байх хүүхэд ямар нэгэн гэмтэл учруулах боломжгүй гэдгийг нь нотлох гэж оролцсон гэж байгаа. Тэгэхээр Роберт нэг иймэрхүү л хачиргалтай хүүхэд байжээ. Тухайн үедээ шинэлэг боловсролын системийг хэрэгжүүлдэг гэж тооцогдох ахлах сургуулийг онц түнтэй төгсөөд Харвардд тэнцэж химч мэргэжлээ суралцсан төгсжээ. 21 наснда Харвардыг онц түнтэй төгссөн ч түүнд нэг зүйл дутуу байв. 1925 оны тухай бид ярьж байна. Шинэ үеийн физикчид жинхэнэ мэндэлж байсан үе. Квантын вирус түүнд ч гэсэн алдсан бөгөөд шууд физикээр үргэлжлүүлэн сурахаар шийдээд Европыг зоржээ. Кембриж их сургуулийг. Гэхдээ нэг асуудал байв. Бараг бүх талаараа төгс байсан Роберт Европт ирээд өөрийгөө нэг л суг гэдгийг мэдэрсэн байна. Нэг л хоцрогдсон мэдрэмж авчээ. Харин өөрийнх нь унган зан чанар үүнийг хизээч хүлээн зөвшөөрөхгүй байв. Тэр үргэлж төгс байхыг ирмэлздэг нэгэн. Европт байх үедээ тэрээр нэг хэсэг депресд ороод сэтгэл зүйн эмчилгээнд тодорхой хугацаанд хамрагдсны дараа бүх зүйлийг дахин шинээр эхэлсэн байна. Маш их зүйлийг сурч сурахынхаа хажуугаар зааж эхэлжээ. Ирээдүйн карьерт нь нөлөөлөх чухал судалгаануудынхаа дийлэнхийг нь энэ үед эхэллийг тавьсан байдаг. Бүх зүйл дээр төгс байхыг ирмэлздэг нэгэн үүн дээр нь нэмээд яруу найрагчийн мэдрэмж нь түүнийг маш гайхалтай багш болгоод нөлөөлжээ. Ер нь эргэн тойрны хүмүүс нь түүнийг физикч гэхээсээ илүү яруу найрагч болсон бол гэдэг байж. Америк руу буцахдаа ийм шин чадвартай болоод эргээд ирсэн Робертод олон газраас ажлын санал иржээ. Ийхүү тэрээр Беркли болон Caltech их сургуулиудад хичээл орж эхэлсэн байна.
Маш богино хугацаанд түүний ангин дүүрэх болж бүр багтахгүй болж эхэлсэн байдаг. Физикийг яг л урлаг шиг заадаг. Гайхалтай уран тайлбар, мэдрэмжтэй зүрлэл хэрэгэлдэг. Томьёо тэгштгэлүүдийг яг л шүлэг шиг, хөг их шиг уянгалуулдаг байсан гэдэг. Суу алдар нь улс даяар тархаж, өнцөг болон бүрээс оюутнууд түүний хичээлд суух гэж Калифорниад ирдэг болсон байна. Зарим нь бүр 2-3 удаа давтан суудаг байж. Нэг удаа нэг Орос оюутан охин 3 дахь удаага хичээлд суух гэж байхад Роберт зөвшөөрөл өгөөгүй юмсанч. Гэтэл нөгөө оюутан бүр өлсгөлэн зарлаад бөө юм болсон тул аргагүй ихэн зөвшөөрсөн гэдэг. Роберт нэг их удалгүй Беркли их сургуульд физикийн профессор болсон байна. Маш өвөрмөц харизмтай нэгэн байж бүх талаараа өмсөж зүүх нөхөртөл. Амьдрал түүний хувьд төгс рүү төхөж байв. Гайхалтай урагшилж байлаа. Гай газар дороос гарч ирэх хүртэл 1930-аад оны сүүл үе. Тийм ээ. Дан. Тухайн үед Роберт бараг сонинж уншдаггүй нэгэн байж. Гэхдээ болж өрнөж буй үйл явдлуудаас зугтах ямар ч аргагүй байлаа. Ялангуяа хэрв та еврей хүн бол Германд болж өрнөж буй зүйлс аимшигтай. Үндэстнийг нь газрын хөрснөөс арчин хаях гээд улайран зүтгэж байхад яаж зүгээр суух вэ? Олон хэдэн доллар аль болох олон еврейг Америк руу татахын тулд хандивлаж байв. Түүний авчирсан хүмүүс дотор ус төрөгчийн бөмбөгийн эцэг болох Эдвард Тайлер, тэгэд Айнштайнтай хамт нөгөө алдар цагтлыг бичдэг Лео Силар гэх мэт хүмүүс байлаа. Дараа нь тэдний фракцад еврей эхнэрийг Америк руу татах хүсэлтэй Энрико Ферми бас нэгдсэн байна. Маш мундаг физикчид нэг дор цугларлаа. Нийтлэг дайсан нь Дан. Хойно үлдээсэн гэр бүл хамаатан садан найз нөхөддөө санаа зовж байв. Өдөр бүр аимшигтай мэдээ ирсээр байлаа. Тэд нэг зүйлийг маш сайн мэдэж байв. Германчууд шинжлэх ухааны хувьд хэд хөгжсөн байсан. Атомыг нэгэнд хуваачихсан. Харин үүнээс цааш ганцхан асуудал тэдэнд айц төрүүлж байв. Хэрв атомын хуваагдлыг ашиглан тэр их энергийг зэвсэг болон хувиргавал яана гэж. Хэрв нацистууд атомын бөмбөг хийчихвэл яана. Тэдний харсан, сурсан, тооцоолсон магадлалууд энэ бол муугийн ёр гэдгийг маш сайн мэдэж байв. Тэдний дунд хорих лагераас зугтаж ирсэн эрдэмтэд ч байв. Гэвч харамсалтай нь өөр нэг асуудал. Америкчууд энэ сэдвийг огтхон хайхрахгүй байв. Шинээр нэгдсэн энэ их энергийг, цөмийн хүчийг үнийг зэвсэг болгон ашиглаж болно гэсэн магадлал дээр огтхон ч хариу үйлдэл үзүүлэхгүй байв. Өөрсдийнхөө авраг гайрам, байлдааны хөлөг, нисэх хонгоц, машин техник, хүн хүчиндээ ирдэж байлаа. Гэхдээ энэ мангасын өмнө юу ч биш болно. Хүчин мөхсдөн гэдгийг мэдэхгүй байв. Үүнийг сануулах ёстой байлаа. Үгийг нь тоож сонсох хүн хэрэгтэй. Ийхүү нөгөө алдар цагтл гарч ирсэн юм. Ялангуяа Лео Силардын гуйлд шахалтаар Альберт Айнштайн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франк Рузвельт рүү загтал бичлээ. Товчхондоо гэвэл Гитлер атомын бомбыг бүтээхэд ойрхон байна. Хэрв нэгэнд гартаа оруулчих бол хэрэглэхээс огт буцахгүй. Түүнийг хэн нэгэн зогсоох хэрэгтэй гэсэн агуулгыг илэрхийлж байв. Энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Энэ загтал шууд Айнштайнаас гарсан санаа биш. Америкт оргонош буй еврей гаралтай эрдэмтдийн фракц дотроо хуралдсны шийдвэрийн үр дүнд Айнштайнаас гуйхад тэрээр энэ асуудлын нухацтай байдлыг ойлгоод хүлээн зөвшөөрсөн аж. Тэрнээс загтлын агуулгыг эрдэмтдийн зөвлөл бэлтгэсэн бөгөөд атомын бомбогт шаардлагатай ураны хэмжээг тооцоолох ажлыг Оппенхаймер өөрөө хийсэн байдаг. Гэхдээ энэ загтлын хариу тэр дороо ирээгүй. Хэсэг хугацаанд чимээгүй байжээ. Гэтэл 1941 оны 12 сард Япончууд бараг боломжгүй гэгдэх байдлаас гинтийн цохилдогч байлдааны онгоцуудаа далай дээгүүр хэдэн мянган километр нисгэн ирээд камиказе дайралт хийжээ. Pearl Harbor-ын тухай ярьж байна. Үүний дараа Америкийн нэгдсэн улс хүссэн хүсээгүй дэлхийн 2 дугаар дайнд орхоос өөр аргагүй болсон. Нэх удалгүй түүхэнд хамгийн том, хамгийн үнэтэй, хамгийн өргөн хүрээний төсөл болох Манхэттен төсөл хэрэгжиж эхэллээ. Оппенхаймер кинон энэ төслийн явцыг харуулах тул товчхон дуртад өнгөрөе. Цөмийн бөмбөгийг бүтээхийн төлөө маш олон мундаг эрдэмтэд нэг дор цугларан ажиллаж эхэллээ. Маш нууц төсөл. Энд ажиллаж буй хүмүүс юу хийж байгаагаа гэрээхэндээ ч хэлж болохгүй. Угаасаа дийлэх цагаа лабораторид өнгөрөв. Харин энэ олон сууд толгойг хэн удирдан чиглүүлэх вэ? Энэ ажлыг ойлгодог, бусдыг манлайлах чадвартай, харизмтай нэгэн. Тухайн үед энэ төслийг сэргийн хүрээнд хариуцж байсан генерал Лесли Гроус хэнийг сонгосон гэж Оппенхаймерыг. Гэтэл энэ шийдвэр тийм ч оновчтой хүлээлт байсан уу гэвэл үгүй. Оппенхаймер сайн физикч байсан уу? Байсан. Гэхдээ тэрээр онлайн физикч байсан. Лаборатори бол түүний ажил биш. Төхөөрөмжүүд, туршилтууд түүний туршлагаас ол. Харин Лесли Гроус түүний харизм бүхий характер, удирдах чадварыг нь үнэлэн сонгосон гэдэг. Гэхдээ өөр бас нэг ярианы дагуу бол Лесли Гроусын очсон эрдэмтэд бүгд татгалзаж байсан бөгөөд ганц зөвшөөрсөн нь Оппенхаймер байжээ. Гэхдээ нэг асуудал байв. Магадгүй цаашдаа түүний карьерт асуудал үүсгэж болох үз нэг асуудал. Оппенхаймерын
өмнөх намтар. Тэрээр өөрийн биеэр дэмжигч гэдгээ илэрхийлж байгаагүй ч гэсэн түүний найзууд, түүний дүү болон дүүгийнх нь эхнэр гэх мэт хүмүүс коммунист намыг дэмжигч байв. Та мэдэж байгаа бах. Одоо хүртэл Америкт коммунист байна гэдэг бол том нүгэл. Коммунист гэдэг үг нь өөрөө доромжлол. Тийм учраас Айрам түүнийг аюулгүй байдлын үүднээс энэ төсөлд оролцохыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Харин генерал Гроувс түүний бүх алхмыг нь хянаж, утасны яриаг нь сонсох нөхцлөөр өөрийн эрх мэдлээ ашиглан Оппенхаймерт боломж олгосон юм. Ийхүү дөнгөж 38 наснда Эдвард Тейлор, Энрико Ферми гэх мэт мундаг эрдэмтэд дотор нь багтсан багийг ахлах үүрэгт хуваарлагджээ. Эхний ээлжинд 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр Лос Аламос гэдэг газар өөрсдийн лабораторио босгож эхэллээ. Дараа нь энэ тоо 6000-д хүрч өргөжинд хэлсээр байлаа. Бүгдээрээ урилгаар ажиллаж буй хүмүүс биш. Зарим нь эх орны төлөө тусгай даалгаварт хүчээр дуудагдаж, зарим нь мэрэгжил нэгт нөхдийнхөө ятгалгаар хүрэлцэн ирж энэ төслийн нэг хэсэг нь болжээ. Зорилго тодорхой. Анхны атомын бөмбөгийг амжилттай бүтээх. Мэдээж мундаг эрдэмтэд нэг дор цугларсан, зорилгодоо хүрэх мотивацаар цэнэглэгдсэн учраас бүх зүйлс дажгүй урагшилж байв. Гэтэл тэдний нэгдмэл зорилгыг ганхуулах нэг зүйл боллоо. Тийм ээ. Германчууд 1945 оны 5 сард бууж өгснөө зарлав. Гэхдээ төсөл зогссонгүй. Учир нь дайн дуусаагүй байлаа. Японы бурхан мэт шүтэгдсэн эзэн хаан Хирохито бууж өгөхгүй байлаа. Бүх хөршүүд рүүгээ уулгалан дайрч аимшигт хядлагуудыг үлдээд байгаа энэ дайсныг буулгаж авах хэрэгтэй байлаа. Нөгөө талаас атомын бөмбөг бараг бэлэн болж байв. Харин Франк Рузвельтийн дараа ерөнхийлөгч болсон Харри Труман ийм зэвсэг бүтээгдэж байгаа гэдгийг мэдэхгүй байсан. Энэ тухай мэдснийхээ дараа харин ямар хүч өөрт нь байгааг ойлгож Япончуудтай хийх дайныг нэг мөсөн эцэслэхийн сацуу дэлхий дахинд Америкийн өмнө зогсох өөр хинч байхгүй гэдгийг харуулах буюу нэг сумаар хоёр тулай буудаж болохыг ухаарчээ. Өтөр түргэн туршилт хийхийг шаардсан бөгөөд ийхүү Тринити тест хэрэгжсэн юм. Эдгээр үйл явдлууд маш хурдан өрнөж байсан гэдгийг сануулъя. 4 сард Рузвельт нас барсан, 5 сард Германчууд бууж өгсөн. 7 сард Тринити тест хэрэгжиж нээх удалгүй буюу 1945 оны 8 сарын 6-нд Хирошима дээр, 3 өдрийн дараа Нагасаки дээр тэнгэрээс үхэл буужээ. Оппенхаймер болон түүний нөхдийн төсөл амжилттай. Сууд эрдэмтнээс, гайхалтай багшаас, яруу найрагчийн мэдрэмжтэй онлын физикчээс өөрийнх нь хэлдгээр үхлийн архитектор бий болсон юм. Now I am become death, the destroyer of worlds. Гэхдээ түүний түүх шал өөр, огт хүсээгүй, хүлээгээгүй байдлаар төгсөх болно. Улс их орондоо хүсснийг нөгсөн эрдэмтэн эргээд уруугч болон яллагдаж, тагнуулч болон сэжиглэгдэж, орвонгоороо иргсэн амьдралын түүхийг нь үргэлжлүүлэн дараагийн дугаар дээр ярьцгаая. Ташрамдуулахад гиж үгээ хүрээллээр Оппенхаймерын киног нээлтийн өдөр нь хамтдаа үзхийг хүсвэл тайлбар хэсэг дээрх холбоосоор орон бидэнтэй нэгдээрэй. Дараагийн дугаарыг нээлтийнх нь үеэр тусгай үзүр болгон гаргах болно. Киноны дараа хэлэлцүүлэх бас нэтворкинг ивент үргэлжлээд байгаа.